залхууралгүй ажиллаж, завгүй хөдөлмөрлөж, энэ улсыг хөдөлж явах залуус эх орноосоо дайжиж, зангуугаан хард буулгаж байна. Тэд хүний нутагт сурч, хөдөлмөрлөж, тэндээ тэгээд сорьжиж байна. Хөдөлмөрийг нь шударгаар үнэлдэггүй учраас хүний хүүхдийн эрхийг хамгаалдаггүй болохоор хүссэн эрүүл аюулгүй орчин хүн дээлтэй амар тайван амьдрал үгүй болохоор хэд зогтож байна. Хизээ Монгол ийм болчихов. Хэн биднийг аврах вэ? Хурдан ирээ аав нь гудамд өстө гэзүүдж чинь гэсэн. Сайхан цаг ирнэ гэж амьсгал хураах хүртлээ хүлээх үү? Сайн цагийг бүтээн гэж цөөхүүлэнч зүтгэх үү? Бид бүгдээрээ хийж бүтээж чадвал, бид хамтдаа мөрөөдөж зүтгэж чадвал энэ улсаа эгнэшгүй жаргалтай, эгнэгт хүчрхэг, хөгжингүй улс болгож чадна. Эх орныхон сайн сайхны төлөө, энэ улсынхаа хөгжил дэвшлийн төлөө тархиан ажиллуулж гараа хөтлөе. Би эх орондоо хайртай. Харин та Монгол хүн Монголдо эх орондоо шударгаар хөдөлмөрлөж, хөлжиж, хөрөнгөжж, амар тайван амгалан сайхан амьдрах нөхцөл боломж энэ шилдэг санаа шийдлэр нь байна. За ер нь бол Монгол орондоо монгол хүмүүс өндөр орлоготой, сайн сайхан аз жаргалтай, тайван инх тух амьдрах гэх юм бол бид энэ одоо байгаа энэ 34 жил өнгөрсөн энэ нийгмийнхаа тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Энэ нөхөр би улс төр яриаггүй шүү. Баялаг бүтээдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Одоогийн байдлаар бид бол хэрэглэгчийн тогтолцоотой улс орн болоод 30 жил болсон учраас гадаад руу зогсдог, одоо өндөр орлого өгөхгүй явдаг. Баялаг бүтээдэг тогтолцоотой болчвол монгол хүмүүс, монгол залуучууд бүгдээрээ Монголд өндөр орлоготой, аз жаргалтай инх тух, сайн сайхан амьдрах боломж бий болно. За ийм боломж байна. Энийг та олоод харсан байна. Тэгвэл та энэ боломжийг, энэ нөхцөлийг, энэ тогтолцоог бүтээхийн төлөө ямар нэгэн зүйл хийж гинэ үү? За ер нь бол альва улс оронд байгаа ирээдүйн зөв хөгжлийн үндэс нь бол зөв хөгжлийн бодлого төлөвлөлт буюу судалгаа байдаг. Тэгэхээр одоо манай эрдэмтдийн баг хамт олон бол 34 жилийн хугацаатай 34 жил судалгаа хийсэн. Тэгээд Монголын нэг хүн сард 1000-аас дээш долларын цалинтай болох бүхэл бодит боломжийг нь судлан тогтоогоод 34 жилийн судалгаа хийсэн. За энэ судалгаан дээр хөдөө аж ахуй ба үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орн болох тэр тогтолцоо руу шилжих юм бол цаг хугацааны хувьд бол 6-аас 8 жил орно. Гэхдээ энэ дотор бол хамгийн бага цалинтай монгол хүн $1000 сард авах боломжтой болно гэсэн ийм бүрэн тооцоололтой. За энийг хэрэгжүүлэх гээд бас бид нэр бодит зохион бүтээлтийн инновацийн туршилтууд бас хийгээд дууссан байна. Ажил нь хязгаар эхлэх үү яг бодит болж хэрэгжихэд. За бодит болж эхлэхэд хамгийн гол зүйл нь бол Монголд банкны тогтолцоо, Монгол улсад байгаа хөрөнгө оруулалтын тогтолцоо энэ хоёр маань ингээд гажуудалтай байна. Банкны тогтолцоо нь мөнгө хүлээлтийн тогтолцоотой, хөрөнгө оруулалтын бодлого нь болохоор олон улсын жишгээс бол өөр байна. Буруу байгадаг. Банкны тогтолцоогоо зөв болгоё. Монгол улсын улс руу гадаадаас хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалтын тогтолцоогоо шилэн нээлттэй зөв болгоё. Тэгвэл энэ ажлыг бол өнөөдөр маргааш эхлэхэд бэлэн байна. Сүүлийн асуулт. Та Монголд хайртай юу? Монголд хайртай. Хайртай учраас би 1200 орчим эрдэмтдийг өөрийнхөө сайн дурын үндсэн дээр толгоолоод 34 жилийн хугацаанд Монгол улсыг зөв хөгжүүлэх гэсэн иж бүрэн хөгжлийн судалгаа хийсэн.